өдрөө Монголд үндэсний лотерей дуудах 25 бөмбөлгийг бид хамтдаа гаргах гэж байна. За ингээд 25 бөмбөлгөөс 4D 3 дугаар зэргийн хонжуурыг бид хамгийн түрүүнд эхлүүлэх гэж байна. Тэгэхээр 4D 3 дугаар зэргийн хонжуур ямар учиртай вэ гэдгийг та бүхэндээ довчхон танилцуулъя. Өнөөдөр бол би 4D машины 3 дугаар зэргийн хонжуурыг танилцуулна. Дэлгэрэнгүүгээр нь. За мөн jackpot 120 саяыг бас та бүхэнд дэлгэрэнгүү танилцуулах болно. За ингээд хэрвээ та манай салбараас очоод өөрийнхөө энэхүү хуудсыг аваад бүглөөд эргүүлээд худалдагчид өгсөн бол хідэн төгрөгний бооцоо тавьсныгаа бас аягүй сайн санаарай. Таны тавьсан бооцоо энэхүү машинаас энэ 4 тоо гарч ирээд хэрвээ яг таны таасан бүгэлсэн 4 тоо гарч ирэх юм бол яах нь 500 дахин үржигдэнэ гэдгийг та бүхэндээ хэлэхэд тун таатай байна. Ингээд 4D-ийн 3 хонжуурын машиныг хамгийн түрүүнд ажиллуул. Ингээд өнөөдрийн аз дуудсан 25 бөмбөлөгний эхний 4 бөмбөлгийг бүгдөө хамтаарай. За ингээ машина ажиллаж эхэлнэ. За эндээс нийтдээ тгээс 9-ийн хоорондох 40 бөмбөлөг байгаа. За ингээ хамгийн ихний бөмбөлгийг хамтдаа харъя. 8 гэсэн бөмбөлөг байна. 8 гэсэн бөмбөлөг. Хэрвээ та 8 гэж бичсэн болвол танд бас аз ойрхон байна шүү. Гэхдээ өшөө 3 бөмбөлөг болоогүй. За дараагийн бөмбөлөг 2 дахь бөмбөлөг хэд гэсэн бөмбөлөг байна бүгдээ хамтдаа хүлээцгээе. 40 бөмбөлөгнөөс нэг нь орно. 8 гараад ирсэн байгаа. За энэ ч орно удаж ахч вэ. За 8 дахиад. 8. Өнгөрсөн удаад яг энэ машинаас 1-р зэргийн хонжууроос 100 биш худлаа ирж байна. Jackpot 150-аас 109 гэж гарч ирсэн. За 2-8 гараад ирлээ. За хэрвээ та 2-8-ыг бүгэлсэн бол танд 50% боломж байна. За дараагийн бөмбөлөг. За дахиад 8 биш үст. Хэд вэ? Тэг 880. Гинэ 880 гэнэ биш боцоо таваад танд бол юу одоо ганцхан бүлэг. За 880. Өнгөрсөн удаагийн 4D-ийн зэргийн хандвас 800 За өөрөө автомат хийж байна. 8801. Энэ дээр та бүгд 500-аас дээш төгрөгний бооц тавьсан бол хэрвээ 4 авчсан бол таны бооцоо 500 дахин үржигдэх юм шүү дээ. Дараагийн тэгээд 40 бөмбөлөгийн дотор одоо гарч ирэх болно. Ийшээ орох болно. Тэгээд азар гэдэг дүүрэн гарч нь бол энд бол ямар дахин хэлэхэд тун таатай. За ингээд 2-дугаар зэргийн хонжуур бол мөн адилхан бас нэг зүйлийг сануулж хэлье. Хэрвээ таны бүгэлсэн 4 тоо энд гарч ирэх бол тань дахиад боломж байгаа. 2-дугаар зэргийн хонжуур дээр тэр бас хүчинтэй гэдгийг дахиад хэлэхэд тун таатай байна. За энэ ч эхний бөмбөлөг нааг ярьж байгаа хооронд гараад ирсэн байна. 5 гэсэн бөмбөлөг байна. 5 гэсэн бөмбөлөг байна. За дараагийнх нь за 5 гэсэн бөмбөлөг дахиад өнөөдөр чи яас өнөөдөр вэ? Эхний 2 тон тэнд 2-8 гарсан. Энд 2-5 гарч байна. За өнөөдрийн 3 дахь бөмбөлөг 552. Таны 3 тоогоо 552 гээд одоо ганцхан бөмбөлөг За 28 гэж та бүгд ер нь 500-аас дээш төгрөгийн бооцоо тавина. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. Манай хөдөлгөөний шүүгчнэр сайн тэмдэглэж аваарай. 3-2 шүү. 3-2. За дараагийн бөмбөлөг 1 3-2-1 дараалж байна. За магадгүй тэг гараад ирэх чинь билүү. Хамтдаа харж.
Хамтдаа хараад хүлээж. 3. За 3. За 2 3 дараалалж гарч ирээгүй стооцох юм бол 3 2 1 3 3211 гэж хэрвээ та бөглсөн болвол таны тавьсан бооцоо 2000 дахин үржигдэнэ гэдгийг дахин хэлэхэд тунтаатай. За ингээд нийтдээ 25 бөмбөлөг гаргахаас бид нар одоо яг 12-ыг гаргацсан байна. За өнөөдрийн 50 сая төгрөгийн жакпот хожих тэрхүү азтныг бүгдээрээ хамтдаа тодруулъя. Эндээс нийтдээ 60 бөмбөлөг бий. Тэгээс 9-ийн хооронд 60 бөмбөлөг байгаа. Эндээс 6 бөмбөлөг гарч ирнэ. 6 бөмбөлгийг зургууланг нь дараалалаар нь хэрвээ та тааж чадах юм бол 50 сая төгрөгийн азтан болно гэдгийг хэлэхэд тунтаатай байна. За ингээд машин ажиллаж эхэллээ. 60 бөмбөлөг орлоо. За 60 бөмбөлгнөөс хэд гисэн цифр хамгийн түрүүнд гарах бол бүгдээрээ хамтдаа харжээ. За хамгийн ихнийх нь энэ чинь 9 баха. 9 те. 9 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 9. За дараагийн бөмбөлөг 9 гэсэн цифр ерөөсөө өмнө нь гарч ирээг байгааг үзэгчд маань анзаарах хэрэгтэй. За дахиад 9. Сони ма. 3 машин гуруула дараалж 2 цифрийг гаргаж ирж байна. За 9. Дараагийнх нь 4. За хэрвээ та дарааллаа 5 цифр зөв таах юм бол та сая 500 мянган төгрөг хожиж шүү гэдгийг танд хэлэхэд тунтаатай байна. За дарааллаад одоо 4-ийг таах юм бол таны одоо хожих мөнгөн дүн бол 150 мянган төгрөг. За 9 4 5 тэгээд 8 гээ 5-ын дарааллаад хэрвээ та таачих юм бол та сая 500 мянган төгрөг хожих эрхтэй болсон байгаа гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Та өөрийнхөө тасалбарыг ерөөсөө хайж болохгүй, бусдад дамжуулж болохгүй. За ингээд 6 дахь цифр 6 дахь тоо гараад ирлээ 5. За хэрвээ та 9 4 5 8 5 гэдэг энэ 6 тоог яг хичээд эзэн байгаа болсон байна. Эзэн болсон байна. юм бол хамгийн азтай аав хөл болсон баг та ээж охин ч юм. За одоо бид нар би та үзэгч 120 сая навчхан мэдээллийг өгье. Энэ бол энд нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. 7 дахь бөмбөлөг нь бонус бөмбөлөг байгаа. За бонус бөмбөлөг ямар учиртай бөмбөлөг юм бэ гэдгийг та бүхэн эндээ би яг машина ажиллаж байгаа хоорондоо дэлгэрэнгүй танилцуулъя. Ингээд өнөөдрийн оргил цэг 120 сая төгрөгийн азтан бүгдээрээ хамтдаа тодруулах гэж байна. 7 бөмбөлгийг хамтдаа гаргаж ирнэ. Бонус бөмбөлөгтэй нийлээд шүү. За ингээд энд 1-ээс 42 хүртэлх бөмбөлгүүд бэлэн байна. Машинта орлоо. За ажиллаж эхэллээ. За энэ удаад та заавал дараалж та халбгүй. Та яг энэ хуудас дээр өөрийнхөө дуртай 42 тооноос дуртай 7 цифрээ сонгосон байх хэрэгтэй. 7-ыг сонгосон байх хэрэгтэй. Хэрвээ та 6-ыг нь яг дарааллаар нь таачих юм бол 120 сая төгрөг олж. Хэрвээ та 5 бөмбөлгийн таагаад бонус бөмбөлгийн тусламжтайгаар нийтдээ 6 бөмбөлөг болох юм бол уучлаарай одоохондоо хараадах 12 сая төгрөг олж гин шүү. За ингээ ихний 2 бөмбөлөг аль хэдийн гарч ирсэн байна. 8 13. За намайг ярьж байгаа хооронд айл хэзээ 3 бөмбөлөг гараад ирлээ. Энэ бол 36. 8 13 36. За бонус бөмбөлөг бас хаана тус болохыг та бүхэндээ танилцуулж юус амжихгүй маа 7 гараад ирлээ. Хэрвээ та 4-р зэргийн ханжуурыг очих юм бол 4 тоог таагаад энэхүү 7 бөмбөлгнөөс 4-ийг нь таагаад бонус бөмбөлөгтэй цуг болоод 300 мянган төгрөг олж гэдгийг хэлэхэд тунтаатай байна. За би тайлбарж амжихгүй юм шүү. Бүгдөө ямар ч юм бөмбөлгөө харъя. 21 8 13 36 7 21. За одоо 6 дахь бөмбөлөг. За яг та энэ 6 дахь бөмбөлгийг таавал 120 сая төгрөгийн азтан болох байгаа. Хэрвээ таасан бол за одоо бонус бөмбөлөг гарч ирэх гэж байна. За эндээс та 5-ыг таацсан байгаа бол бас
бонус бөмбөлөг танд нэг боломж олгож байгаа. 5 бөмбөлөгийн 5 тоогийн таагаад за 37 гэдгийг бас бөглөсөн байгаа бол энэ бонус бөмбөлөг буюу 37 гэсэн энэ хүү бөмбөлөг та бүхэнд туслана шүү. Яаж туслахын та бүхэндээ сая машин ажиллаж байгаа хооронд нэлээд төчгнээ дунд танилцуулсан. Хэрвээ та бонус бөмбөлөгний тусламжтайгаар 5 6 тоо таацсан байгаа бол 12 сая төгрөг хожно гэдгийг та бүхэнд хэлэхдээ тун таатай байна. За харин эхний 6 бөмбөлгийг сургуулийн хамгийн түрүүнд таацсан байгаа бол та 120 сая төгрөг хожих байхгүй. За ингээ манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж ийн үзэгчтэй үндэсний лотерей. За харин одоо та бүхэн үргэлжлүүлээд Сэнэг телевизийн 19 цаг 30 минутын мэдээг хүлээн авч үзээрэй. Дараагийн нэгд өдөр хүртэл баяртай. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей